Химосыг хүсэж үзэгсэн чамдаа Ой, одоо орнох гэж байгаа ингээ яваад сахал махт авсан мөн. Оо аим. Хамаагүй тийм ээ. 처음에 했는데 그런 것도 없어. 아하. 빗겨지. Are you ready? I'm ready. Let's go. It's amazing. Wow. Well done. Жасан байна уу? Өнөөдөр энэ зургийн тухай ярих гэсэн юм. Шог зурагчин гал од намайг журсан байна. Хэдэн сарын өмнө над руу нэг хүн харилцсан байхгүй юу? Чиний подкастыг сонсдгоо. Тэгээд талархлаа илэрхийлэх гэсэн юм аа. Тэр талархал нь юу вэ гэдэг өөрийн зургийг журж хийгээд. Тэр үед нь би гал одыг тийм сайн журагчин гэж мэдээгүй байсан. Тэгээ ерөөсөн чимээг болцсон байхгүй хэдэн сарын турш. Тэгээ Facebook руу ороод хайгаа утсан чинь маш алдартай сайн журагчин байсан байна. Тэгээ жургын нь байна штэ. Олон цагийн турш нэг бүртлэн үжээд маш хөвгөлтэй байсан. Тэндээс одоо сэтгэлийн таашаал авсан. Тэгээд гал од руу харилцсан байхгүй юу. Чи миний жургийг журна гэсэн журж гин үү? Журд дуусч гин үү гэж. Тэгсэн гал одоос хариу ирсэн. Харин тийм ээ. Өөрийнх нь жургийг журна гэдээ явж гинаа. Гэхдээ жав болохгүй журж амжихгүй байна гэж хэлсэн. Тэгээ одоо удахгүй журж өгнө гэсэн. Тэгээд хүлээгээд бас хэдэн 7 хоноод өнгөрсөн 7 хоногоос би чиний жургийг одоо яг журж шүү гэсэн. Тэгээ 9 сарын 2-ны өдөр жураад жургаан өгчсэн. Журган энэ байж гин. Би бас их хүлээсэлдэ. Ямар янзын жураг гарч ирдэг үл гээд. Тэгээд энэ зургийг бас та бүхэнд сүлжүүлээд та бүгдийн бас санал шүгэмжийг сонсъё гэж бодсон юм. Жургийг хараад бол шог жураг гэж ямар гайхамшигтай уран бүтээл гэдгийг ойлгосон. Эндээс миний хувьд юу мэдэрсэн бэ гэвэл өөрийг анх удаа олж харсан. Одоо ичнэн олон чиг камерын өмнө суугаад ичнэн 100 мянган жураг фото жураг авсан ч гэсэн ба штэ. Өөрийгөө ерөөсөө олж хараагүй байсан юм. Ягаад гэвэл өөрийнхөө энэ байгаа дүр энэ авсан фото жургуудад талтай тасчихсан байсан. Тэгэхээр энэ хошин зургийн хамгийн гол онцлог нь юу вэ гэдэг зэрэг өөрийн чинь онцлогийг тодруулж өгдөг дүр байдлаа. Жишээлх юм бол энэ зурган дээр харахтай зэрэг нэгдүгээр юу гарч ирж ийнө вэ гэдэг зэрэг энэ нөхөр бол том амтай юм байна. Инээдх юм байна. Тэгээд өөр юу болж мэдсэн бэ гэдэг зэрэг өрөөс нь нүдтэй юм байна. Нэг нүд нь том, нэг нүд нь жижиг юм байна. Тэгээд боржгор өстэй юм байна. Гэх юм дээр байна шүү дээ. Өөрийнхөө байна шүү дээ. Анх удаа олж харж байгаа. Хүн болгон байна шүү дээ. Өөр тавтагдах шүү. Тэр хүнд өөрийнх нь гэсэн таних тэмдэг онцлог байна. Энийг бид нар өөрөө олж мэдэхгүй. Мэдсэн ч гэсэн байна шүү дээ. Итгэл муутай. Би өрөөс нүдтэй байж магадгүй бодож байгаа ч гэсэн тэрэндээ тэгж үнэмшдэг. Жарамдаа харахаар зүгээр байдаг. Гэх мэт тэр тэгж их бусдын нүдэнд анжаарахдаггүй байхаа гэдэг ч юм. Хүний мэрэгэн нөө шүү дээ. Өөрийгөө мэддэг байдаг гэж. Бид нар болтой өөрийгөө мэддэггүй юм байна. Энийг болтой хэн мэдүүлэх гэж гинэ гэдэг зэрэг нь шог журга өрчин мэдүүлэх гэж байгаа. Тэгэхээр энэ бол шүү дээ өөрийгөө танихад одоо асар их тусалж байна л да. Бусдын нүдээр шүү дээ. Өөр хүний нүдээр өөрийгөө харах энэ боломжийг өөрчөө олгож ирж байгаа юм байхгүй юу? Бид нар өөрийгөө толинд харсан ч 6 харсан ч гэсэн өөрийнхөө нүдээр өөрийг харж байгаа. Гэтэл биш дээ хөрг журга болов биш дээ. Өөр хүний нүдээр өөрийг чинь харах энэ боломжийг олгож ирж байгаа байхгүй юу? Энэ илүү үнэн бодтой гэсэн. Бусдын нүдэнд би яг тэгж харагддаг байх нь шүү дээ. Энэ нь бол энэ хөрг шог жургийн гайхамшиг. Жирийн хөрг журга бол яг яг өөрийг чинь байгаа байдлаар чинь зурна. Гэхдээ зэрэг тэр зургийг хараад бас өөрийнхөө онцлогыг мэдрэхгүй гэсэн. Шог жургийн онцлог нь юу вэ гэдэг зэрэг өөрийн чинь онцлогын болтой зэрэг тодорхойлж. Өөрөөр хэлэх юм бол том хамартай хүн байлаа гэдэг зэрэг тэр хамрын томруулж, том амтай хүн байлаа гэдэг зэрэг амын томруулж, олон милууд дарвилгаж тэгжиж энэ хүний онцлогын өрд тодорхойлж гэж байгаа. Тийм учраас гал од бол энэ шог жургаар дамжуулаад намайг өөрийг маань танихад их тус болсон. Тэгэхээр миний хувьд бол би энэ зургийг хүлээн зөвшөөрж байгаа юм. Энийг тодорхойлж өгсөнд нь асар их баярлж байгаа.
Гэтэл үү шүү дээ. Дийлэн хүмүүс 80-90 орчмын хүмүүсүүд хүлэн зөвшөөрдөггүй гэдэг. Би өрөөснөттэй бишээ гэдэг ч юм уу. Би том өрөөтэй бишээ гэдэг ч юм уу. Хэтрүүлсэн байна гэдэг ч юм уу. Хүлэн зөвшөөрөх дурггүй байдаг. Тэгсэн мөртлөө байж та яадаг хөтэй жирэг. Өөр хүнээ шогж ургыг харж хаад ямар адилхан байна. Яг өөрийг чинь журсан байж гэдэг гэж хэлдэг. Тэгсэн мөртлөө өөрийнх нь бие дөрөд ирдэг жирэг. Хүлэн зөвшөөрөө байж. Би ийм биш гэдэг. Тэгэхээр энэ юугийг харуулж яах вэ жирэг. Хүн бол өөрийнхөө дутагдлыг өөрийнхөө сөрөг талыг олж хардаг. Харсан ч гэсэн хүлэн зөвшөөрдөг. Энийг харуулж байгаа юм. Тийм учраас яг өөрийгөө хуурхаа болох хэрэгтэй. Шогж ургаж уруулдаад өөрийгөө ямар чарайж өсдөг гэдгээ мэдэж авах хэрэгтэй. Энэ их чухал. Ийм учраас бол би бол асар их баярлж байгаа. Намаа ямар чарайж өснө онцлог шинжтэй гэдгийг тодорхойлж өгсөн. Бид нартай адилхан юм жирийн хүн бол хожим хинж санахгүй болно. Гэтэл л шүү дээ. Нэр алдартай хүмүүсүүд байна. Гавьяаж тул гаргасан. Тэр хүмүүсийн шогж ургийг журах юм бол тэр түүхэнд үл. Тэр бол тийм чарайж өстэй, тийм онцлогтой хүн байсан гэдэг. Тэгээ заавал одоо тийм нэг нэр алдартай гэдэг ч юм уу. Гавьяаж тэлтэй гэдэг ч юм уу. Тийм хүн бол шогж ургаа журуулаа гэсэн тийм ойлголт байж болохгүй гэж бодож байгаа юм. Тэгээ жирийн хүмүүс ч гэсэн ялгаа байхгүй шүү дээ. Бид нарт өрөө хөөхд байгаа шүү дээ. Хожим бид нарыг дурсан санаа шүү дээ. Бид нарын өвөө юм бид нарын дээдс ийм чарайж өстэй, ийм хүн байсан гэдэг. Гэр бүлийн төхөнд тийм ач холбогдлыг бодож байгаа юм. Энэ нь бол нэгдүгээр жил өнөөдөр яриа гэсэн. Энэ галуудын шогж ургаар дамжуулаад би өөрийгөө таньсан. За тэгвэл намайг журсан шогж урагчин галууд маань хэн юм бэ гэж. Тэгэхээр энийг бол би хэлэхгүй ч гэсэн бүгдээр мэдж их баг. 90-д он төрсэн одоо 30 гаруй настай ингээд энэ төрслөх урлагийн дээд сургуулийг жураагчийн мэрэгдлэр төгссөн мэрэгжлийн жураач. Тэгээд 15-6 жилийн турш энэ хөрөг шогж ургийг одоо журж байгаа. Ингээ ерөнхий боловсролын сургуульд байхаас журж эхэлсэн. Багш нарынхаа жураад байлуулгын байлуул инээлгэж хийсэн. Тэгээд дараа нь л тэр цэргийн алав хаасан. Цэрэг дээр очиод бас асар их жургаж урсан. Бүр цэргийн дарга нарынхаа эхнэр хөхтийг хүртэл одоо журж ийсэн. Тэгээд хамгийн гол нь шүү дээ. Авьяастай. Энэ авьяас нь хаанаас ирсэн бэ гэдэг зэрэг удамшиж ирсэн юм байна. Галуудын өвөө жургаж урдаг, яруу найраг бичдэг ийм хүн байсан. Аав нь энэ эренчин ташгүй бол жургач юм. Ингээд 3 дахь үеийн жургачин гэсэн. Тэгэхээр 3 дахь үеийн жургачин гэдэг бол юу гэдэг зэрэг удамшил гэсэн үг байхгүй. Энэ уран бүтээлийн авьяас гэдэг бол энэ дуу хөгжим, зураг гэдэг ч юм уу, спорт, биеийн тамир гэдэг юм. Энэ бол байж удамшин гэсэн үг. Тэр тусмаа 3 дугаар үе дээр орж ирдэг зэрэг маш хүчтэй генэ нөлөөтэй гэсэн үг. Тэгээд мэрэгжил нь байна. Тэгээ удамшил нь байна. Энэ бүх хүчин зүйл ингээд нөхцөлтэй болтой зэрэг энэ гайхамшигтай уран бүтээлч бий болдог. Тэгээд энэ журагчин бол асар олон байдаг гэдэг. Тэр тусмаа байштай хөрөг жургаж ордог хүмүүс их олон. Журагчнууд ерөөсөн бараг бүгд журч чаддаг. Өөрийг ч хараад яг байгаа байдлаар чинь байдлаар журна. Энийг болов уу шүү дээ. Хөрөг жураг гэж хэлдэг. Гэтэл үү шүү дээ. Энэ шоог жураг гэдгийг үү шүү дээ. Хүн болгон журч чаддаггүй гэдэг аахгүй. Журдаг журагч асарч өг. Энэ үү шүү дээ. Авьяас, ур чадвар. Монголд байтугай дэлхийд ч гэсэн хуруу дарамж өг. Ийм мэрэгчлээд байгаа аахгүй. Тэгээ шоог журагч байж бол тэд нарын журсан жураг үнэнхүү одоо шоог жураг болж чадчих үгүй байна. Ямар төвшөнд журж ийн гэдэг нь өөр хэрэг гэдэг аахгүй. Тэгээд галууттай харилцаад нэг 7 асуулт асуусан юм байна. Энийх нь нэгдүгээр бол өөрийн чинь зураг зурах зорилго юу юм бэ гэж. Энийх нь хариу нь бол асар товчхон Монголын хошин шогийг дэлхийд гаргана гэж хэлсэн байна. Тэгэхээр миний ойлгож байхаар бол өнөөдрийн галуудын зургийн төвшин болоод дэлхийн төвшөнд хүрсэн байна. Жишээлх юм бол одоо энд галууд Пикассо гэж орсон байна. Пикассогоос илүү сайн журсан. За бас өөрийнх нь хөндлөж биширдэг, өөрийн нөлөөсөн гэж ярьдаг энэ Дээлигийн журган. Дээлигээс илүү сайн журсан. Германы шог жургач нь Дээли. За энэ бол галуудын хамгийн их нөлөөсөн нэг. Шог жураг талаар нь ярьж штэ. Гэтэл журагчин болох юм бол тэр аав нь нөлөөсөн. Тэгж ярьсан бичлэг байж байгаа. За тэрийг би үчсэн. За хоёрдугаар асуулт нь өөрийн чинь шог жургаж урах хамгийн гол онцлог арга барил нь юу вэ гэж. За энэ хариу болохтой зэрэг хүнээ чарайны донж дөрхий гаргаж татдаг. За энэ нь болохтой зэрэг хамгийн гол онцлог. Тэгээд байна шүү дээ. Энэ хүнээ чарай зүсгэдэг бол хязгааргүй их өв хөрөнгө баялаг гэж хэлсэн байна.
хүн болгон давтагдаж өөр өөр ингэсэн чарай дөрөх онцлогтой байдаг. Тэрийг олж хараад гаргадаг гэсэн. Бид нарт болвол эд хөрөнгө ч юм уу, жоос мөнгө ч юм уу баялаг гэсэн юм ойлголттой. Гэтэл галуудын хувьд болвол биш шүү дээ. Хүнээ чарайж өв хөрөнгө гэж байгаа. Хязгааргүй, шавхдагшгүй өв хөрөнгө хүн болгонд байдаг гэдэг. За 3 дугаард нь яавал тантай адилхан сайн журагчин болж чадах вэ гэж асуусан. Энэ хариуд бол биш шүү дээ. Тууштай байж чадвал журагчин болно гэж хэлсэн. За энэ юу гэсэн үг вэ хэрэг? Журагчин болвол ерөөсөө жургаан журна гэсэн үг. Энэ ажил мэргэжилдэл үнэнч байх юм бол амжилт олно гэсэн ийм санаа юм байгаа юм. За гэхдээ сая хэлсэн энэ болвол биш дээ. Ганцхан тууштай байгаа болох юм биш. Энд удамшил байх хэрэгтэй. Авьяас байх хэрэгтэй. Тэгээ дээр нь устдаж ирэх тууштай хүчин зүтгэл байх хэрэгтэй. Тэгхийн бол ганцхан журагчин биш ерөөсөө бөхжүүлд амжилт гарах болж чадтай. За дөрөвдүгüүрд таныг нөлөөсөн журагчин байдгүй гэж асуусан. Энэ хариуд бол Германы уран журагчин Крюгер нөлөөсөн гэж хэлсэн байна. Энэ бол Крюгерийн жураг байна. За 5 дугаард нь уран жургаар дамжуулаад та хүмүүсэд юу хүргэе гэж бодож байгаа юм бэ гэсэн ийм асуулт асуусан байгаа. За энэ хариу болвол биш та галууд. Бусдыг баяр хортой бол шог жургийг хараад хүмүүс сэтгэл баясдаг байгаасаа гэж. Тэгж журж ийн хэлсэн байгаа. Хүмүүсэд баяр хөөр ажиргал бэлгэдэхин төлөө гэж. За 6 дугаард та болвол сая хүнээ донж дөрөх болвол дундаршгүй их баялаг хөрөнгө гэж хэлсэн. Тэгвэл энэ хөрөнгөөс та юуг олж авсан юм бэ гэж асуусан. Энэ асуултын хариуд биш шүү дээ. Хүнээ чарайж өс дүр дөрөх болвол биш шүү дээ. Дотоод сэтгэлийн даал давхамсрын тусгал илэрхийл болдог. Энийг олж харсан гэж хэлсэн. Өөрөөр хэлэх юм бол биш шүү дээ. Хүнээ чарайж өс гэдэг болвол дотоод сэтгэлийн илэрхийл байдаг. За тэрийг ойлгож мэддэг гэсэн. За энтэй бол санал нэг байна. За хамгийн сүүлд нь 7 дугаард бол та ямар үед хамгийн сэтгэл санаа өндөр байдаг вэ гэж асуусан. За энэ хариуд бол биш. Хүмүүс 6 журуулж хаад тэр 6 үжээд инээж их үед, баярлж их үед ажиргалтай болдог гэж хэлсэн байгаа. Өөрөөр хэлэх юм бол бусдыг илүү ажиргалтай сайн сайхан байлгах гинлөө жургаж ордог байх нь ба шүү дээ. Одоо энэ залгаад галуудын журсан жургууд тэгээд хэд хэдэн видео бичлэгүүд байгаа. За энийг энд оруулсан. За энийг бол галуудын зөвшөөрлөөр оруулж байгаа. За энэ гайхамшигтай журга, энэ гайхамшигтай бичлэгүүдийг та бүхэнтэй хуваалцж байна. Are you ready? Wow! За билнэ. Шилээ авч. За билнэ. За хари. За өнөөдөр өөрийгөө шог журагчин галуудаар журуулсан зургийн талаар ярьлаа. За энэ зургийг хараад би өөрийгөө ямар чарайж өстэй, ямар донж дөрхтэй гэдэг ойлгосон. Тэгээ та бүгд өсөө шүү дээ. Өөрийнхөө зургийг журуулаарай. Энэ бол бид нарын амьдралд тохиолдох маш ховор одоо чавшаан. За надад энэ чавшаан тохиолдсонд маш баяртай байна. За та бүгд одоо энэ хаягаар харилцаад өөрийнхөө шог зургийг журуулаарай. Гэхдээ юм байна шүү дээ. Энэ шог зураг журахад бол маш их чаг хөдөлмөр, маш их мэрэгжил шаардсан, сэтгэл оюун шингэсэн ийм ажил. Тийм учраас жураг журуулсан ч гэсэн төлбөрийн сайн төлж байгаарай. Өөрийнхөө шог зургийг журуулж болно. Эсвэл одоо хорим хийдэг ч юм уу, төрсөн өдөр ч юм уу, ямар нэгэн арга хэмжээ ёслолын үеэр зөвхөн өөргөө биш гэр бүлийнхээ зургийг журуулж үлдээн гэдэг бол бас асар гайхамшигтай юм байна. За анхаарал тавьсан та бүхэнд маш их баярлалаа. Ингээд галуудынхаа цаашдын ажил амжилт хүсье. За миний зургийг бүтээж өгсөнд маш их баярлсан шүү. Дахин талархал илэрхийлж байна.